Хүмүүс хойд Мянмарын талаар бодохдоо хамгийн түрүүнд санаанд ордог зүйл бол өндөр цалингийн нэрээр хүмүүсийг заллин хавханд оруулж хүчээр ажил хийлгдэг газар буюу хятадуудын ярьдгаар Диважангаас асар хол байх там. Тэнд очин хуурдагдсан хүмүүсийг өдөр шөнөгүй заллин хийхэд албаддаг. Хийх ёстой нормо биелүүлээгүй тохиолдолд тэднийг зодож бүр хурууганч тайрдаг. Оргох бараг боломжгүй. Энэ бүхний ард Бай Сэчүнгийн удирдсан гэмт бүлэглэл хамгийн том зохион байгуулагч нь байсан. Гэхдээ харин одоо шударга ёс тэдэн дээр ирэв. 5 гол буруутанд цаазаар авах ялганоож олон жил Коконгийн бүсэд ноёргосон энэ хар зах зээлийн эзэнт бүрэн нурлаа. Гэхдээ нийгмийг цочроосон 4 тэрбум долларын гэмт үйлдэлтэй энэ том сүлжээ яагаад зэвсэгт хамгаалтын дор олон жил дураараа авирлаж чадсан бэ? 3 том гэмт бүлэглэл дараалан устгагдсан нь юуны дохио вэ? Бай Сэчүн ба түүний хүүгийн удирдсан бүлэглэл Коконгийн бүсэд бараг гар хүршгүй болоод байсан. Тэд нутгийнхаа нөлөө бүхий байр суурийг ашиглан Юм Брендс зочид буудал Тэнлүн номер 1 барилга зэрэг 41 цогцлбор байгууламж барьж тус бүрийг олон давхар хувийн зэвсэгт хамгааллаар тоноглон орчныг бүрэн хуйлгүй бүс болгон хуургасан юм. Тэд хууль бус аргаар их ашиг олохыг хүссэн том гарын тоглогчдыг тусгайлан элсүүлж хамтран жигшүүртэй хэрэг төвөг үйлддэг байв. Эдгээр паркуудын дотор нуугдсан гэмт хэрэгүүд бидний төсөөлснөөс хавгүй аимшигтай. Харилцаа холбооны зайллан онлайн мөрөдөө тоглоом бол ердөө мөсөн уулын орой. Хүн амны хэрэг, хүн хулгайлах, дарамтлан шахах, биеэ үнэлэлт зохион байгуулах, хууль бус хүн худалдаалах гээд мөнгө олох бол ямар ч жигшүүртэй үйлдэлтэд эргэлзэлгүй хийж байсан. Хамгийн уур хүрмэрэнд хохирогчдын хэрцгийгээр хяндаг явдал. Тэр газарт хууртагдж очисон хүмүүс ямар ч хувийн эрх чөлөөгүй. Өдөр бүр компьютерын ард сууж ажиллахыг хүчээр тулгана. Хэрв нормо биелүүлэхгүй бол эсэргүүцэх гэж оролдох юм бол эсвэл зогтохыг завдвал тэднийг тасралтгүй зовоож тарчилгана. Олон хүн тамлалыг даалгүй амиа хорлохыг сонгосон. Шүүхийн явцад ил болсон үннээр бол ердөө 2023 онд эсэргүүцсэн эсвэл нормо биелүүлээгүй гэх шалтгаанаар 6 хүн тарчилж алагдсан, 1 хүн амиа хорлсон, мөн маш олон хүн эдгэршгүй насан туршийн гэмтэлтэй үлдсэн байна. Энэ бүлэглэл ийм бозор үйлдэлүүдээр асар их хөрөнгө олсон бөгөөд зөвхөн заллин мөрөдөө тоглоомын гэмт хэрэгт холбогдсон мөнгөний хэмжээл гэхэд 29 тэрбум юанаас давсан нь ойролцоогоор 4 тэрбум доллартай тэнцсэн. Энэхүү гэр бүлийн гэмт бүлэглэлийн толгойлогчийн хүү Баян цаана ойролцоогоор 11 тонн метамфетамин үйлдвэрлэх хууль бусаар дамжуулах хэрэгт холбогдсон. Ийм бодисууд нийгэмд ормогцоо тоо томшгүй олон айлыг сүрүүл. Гэсэн ч шударга ёс удаашрж болохч орхигдохгүй. Прокурорын байгууллага энэ гэмт бүлэглэлийг 7 дугаар сард албан ёсоор яллаж 9 дугаар сард шүүх ажиллагаа эхэлсэн. Шүүх хурал ердөө 2 сарын дотор дуусч шийдвэр нь гарсан нь Хятад улсын хил дамсан гэмт хэрэгтээ тэмцэх хатуу бодлогын хүчийг харуулж байна. Эцэст нь Бай Сэчүн түүний хүү Баян цан болон өөр 4 гол буруутанд олон ноцтой гэмт хэрэг үүсгэхийн төлөө цаазаар авах ялганоож үлдсэн 16 гишүүнч мөн зохих ялаа авсан. Цаазын ял авсан 6 хүний 4-ийг нь шууд цаазалж, үлдсэн 2 хүнийг цаазаар авах ялыг нь 2 жилийн дараа гүйцэтгэхээр болсон. Мөн 5 хүн бүх насаараа хоригдох ял авч, үлдсэн 9 хүн дээд тал нь 20 жилийн хорих ялыг сонсон. Тэд бүгд торгуул болон хөрөнгө хураах нэмэлт шийтгэл хүлээсэн. Нэгэн цагт давуу эрэхтэй бараг гар хүршгүй мэт байсан Бай овгийн нөлөө хууль цаазын хүчтэй цохилтон доор бүрэн нурж болсон. Бай овгийн бүлэглэлийн сүрэл бол ганц тохиолдол биш. Үүний ард хойд Мянмарын Коконгийн бүсэд үлдэгдсэн гэмт үйлдэлүүдтэй тэмцэх онцгой ажиллагаа өрнөж байна. Зөвхөн 3 сарын хугацаанд олон жил бэхжсэн 3 том гэмт бүлэглэл дараалан устгагдав. Энэ оны 9 дугаар сард Хятадын шүүх Коконгийн 3 дахь том гэмт бүлэглэл болох Мин бүлэглэлийн хэргийг аль хэдийн шийдвэрлэн гол 11 гишүүнд заллин хүн амны хэрэг зэрэг олон гэмт хэрэгт холбогдуулан цаазаар авах ял онов. Бүлэглэлийн толгойлогч Мин Сэчүн 2023 онд баривчлагдсаныхаа дараа амиа хорлсон ч гэмт бүлгээс үлдсэн хүмүүс шударга ёсоос мултралгүй бүрэн устгагдсан. Мөн хэвлэл мэдээллээр Коконгийн өөр нэгэн гэмт бүлгийн толгойлогч Вэй Хойрэний мэдүүлгийг олонд хүргэсэн. Түүний бүлэглэл хүн амны хэрэг, заллин, хүн хулгайлах, хар тамхи тээвэрлэх зэрэг олон гэмт хэрэгт буруутгагдж байгаа бөгөөд мөрдөн шалгалтаар дор хаяж 8 хүн амиа алдсан нь тогтогдсон. Энэ хэрэг одоо шүүх ажиллагааны явцад байна.
Гурван том бүлэг хүч дараалан дарагдсан нь хойд Мянмарын Коконгийн бүс дэх гэмт хэргийн суур үндэс бүрэн гангасныг харуулж байна. Эдгээр ажиллагаанууд инхүү амжилттай болсон нь хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын нэгт хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Өмнө нь Коконгийн бүсийн гэмт бүлэглэлүүд зэвсэгт хамгаалалтайгаар ил тод заллин үлдэж, хил дамнсан гэмт хэрэгээ дураараа хийдэг байсан нь олон ч улсын ард иргэдэд асар их хохирол учруулж ирсэн. Ийм хүнд нөхцөл байдалтай тулгархад хоёр улсын хууль сахиулах байгууллагууд тусгай хамтын ажиллагааны механизм байгуулж, олон удаагийн хэлэлцээ зөвшөлдсөлийн үр дүнд хамтран цохилт өгөх нэгдсэн ойлголтод хүрсэн. 2023 оны 12 дугаар сард Вэй Суйчэн Вэй хоёроо нарийн багтсан 10 гэмт бүлэглэлийн толгойлогчдыг урамшуулалтайгаар олон нийтээр ирэн сурвалжилсан. Мянмарын цагдаа нар шуурхай ажиллаж, дараагийн оны 1-р сар гэхэд Вэй Суйчэн Вэй хоёрын зэрэг 6 толгойлогч 4 том сэжигтнийг шилжүүлэн өгч эх оронд нь буцаасан. Өнөөдрийг хүртэл нийтдээ 44 мянган сэжигтэн шилжүүлэгдэж байгаа бөгөөд үүнд бүлэглэлийн санхүүжүүлэгчид, удирдагчид, гол гишүүдээс 171 хүн, мөн онлайнаар ирэн сурвалжлагдж байсан 2908 хүн багтаж байна. Ийм хэмжээний үр дүнг түүхэн амжилт хэмээн хэлж болно. Зарим хүн яагаад эдгээр гэмт бүлэглэлүүд хойд Мянмарт ийм удаан хугацаанд тогтож чадсан бэ гэж асууж магадгүй. Үндсэн шалтгаан нь зэвсэгтэй хамгаалттайгаар гэмт хэрэг үлддэг болон хил дамсан гэмт хэргийн бүтэц юм. Тэд Коконгийн бүсийн онцгой нөхцөл байдлыг ашиглан хувийн зэвсэгт хүчин бий болгож, байгууламжуудаа эвдэж оромгүй гэмт хэргийн бэхлэлт болгосон. Орон нутгийн хохирогчид тусламж хүсэх газаргүй, хил дамсан хэрэгт хууль сахиулах ажиллагаа хүндрэлтэй байсан тул тэд улам бүр зоригжиж даварч байсан. Тэнд хурдж утсан хүмүүсийн ихэнх нь гадаадад хурдан баяж ийн гэсэн мөрөөдөлтэй амархан их мөнгө олно гэж бодсон боловч өөрсдөө там руу алхаж байгаа огт мэдээгүй. Өмнөх мэдээллүүдэд зарим залуус өндөр цалинтай ажил гэсэн онлайн зар сурталчилгаанд хууртаж гэр бүлдээ хэлэлгүй хойд Мянмар руу зүгтэн очсон тухай гарч байсан. Гэтэл тэд газар тахтайгаа зэрэгцэн байршлагдаж гар утсыг нь хураан эрх чөлөөг нь хязгаарладаг байлаа. Өдөрт 18 цагаас илүү ажил хийхийг албадаж, өчүүхэн эсэргүүцсэн ч зодож дарамтлана. Тэндээс гарах цорын ганц арга нь ар гэр нь асар их мөнгө төлж суллах байв. Эдгээр 3 том гэмт бүлэглэлийг устгасан нь зөвхөн хил дамсан гэмт хэргийн үндсэн сүлжээг нураага зогсохгүй, мөн хойд Мянмарт өндөр цалинтай гих худал хуурмаг сурталчилгааг бүрэн илчиллээ. Өмнө нь зарим хүн хойд Мянмарт нэг шөнийн дотор баяжиж магадгүй гэж бодон эрсдэл хүлээхэд бэлэн байдаг байсан. Харин одоо эдгээр гэмт бүлэглэлийн төгсгөл хохирогчдын эмгэнэлт хувь заяаг хараад дахин тийм хямдхан гинэн мөрөөдөлтэй хүн гарах ёсгүй. Эцэст нь хойд Мянмар дахь гэмт бүлэглэлүүдийг нурааж ихэлсэн нь шударга ёс муугийн эсрэг ялалт байгуулж хоёр улсын хамтарсан хууль сахиулах ажиллагааны тод жишээ болсон хэрэг. 44 мянган сэжигтэн баригдаж 3 том бүлэглэлийн хүч дараалан устж 29 тэрбум юаны хар захын эзэнт гүрэн нурсан. Эдгээр тооны ард тоо томшгүй олон хохирогчийн цус, нулимс, мөн хууль сахиулагчдын ууггүй хөдөлмөр бий. Цаашид хил дамсан хууль сахиулах хамтын ажиллагаа улам гүнзгийрхэн хэрээр ийм төрлийн гэмт бүлэглэлүүд оршин тогтнох орон зайгүй болж хойд Мянмарын там хэмээх хар дарсан зүүд эцэслэн дуусна гэдэгт олон хүмүүс итгэж байна. Харин бидний шиг энгийн хүмүүсийн хувьд энэ нь нэгэн сэрэмжлүүлэг үлээ. Үнгүй зүйл зөвхөн хулганы хавханд байдаг. Гаднаасаа таатай харагдах өндөр цалинтай боломжуудын ард амьд хүрэх хавх нуугдж байдгийг санах хэрэгтэй.